За би үг хэлээд араас нь жавхлан сайд үг хэлж цэвэршүүлэх юм байна л да. Ер нь тийм л явчлаа. За би бол энэ яг хар дээр цагаан дээр хараар бичсэн аудитын тайланг барьж байгаа шүү. Санаанаасаа зохиогоод төсвийн тухай хуулийг санаанаасаа юм яриад байгаа юм байхгүй жавхлан сайдаа. За уншиж үзүүлнэ. Нэгдсэн төсвийн нийт орлогыг бодиттой үндэслэлтэй төлөвлөөгүй хит өндөр төлөвлөснөөс татврын орлого тасарч татвар төлөгчдөөс нэг их найд 247 тэрбум төгрөгийн татврын хураамжийг урьдчилан төлөвлөж тайлан тооныг гүйцэтгэлээр бүртгэж тайлганс нь дараа оны төсвийн орлогын бүрдүүлэлтэнд хүндрэл үүсгэхээр байна гэд. За тэгээд албан шаардлага хургуулсан бүр. За ийм байгаа шүү. Тэгэхээр би бол аудитын байгууллагт итгэдэг, төсвийн доктортой байдгийн зөвлөлийнхөндөө итгэдэг ээ. Энэ хүмүүс бол их хурлын нүд жих болсон хүмүүс ээ. Байнга үгийг авдаг аа. Цаашдаа ч авах болноо. Тэгэхээр энэ зөвлөмжүүдээ аваад дүгнэлтэндээ тааруулаад ажлаа сайжруулах энэ шаардлага нь бол манай засгийн газарт байгаамаа. Жил болгон хэлдэг, юу ч хийдэггүй. Жил болгон сануулдаг, юу ч хийдэггүй. Жил болгон зөвлөдөг, ямар ч өөрчлөлт байдаггүй. 16 оноос хойш гэж байгаа. Төсвийн тухай хуулийн 57-гийн 2, 57-гийн 3 зөрчилтөө хуулийн төсөл гэдгийг мэдсээр үжиж жавхлан сайд 10 жил явуулсан байж тээ. Ямар гишүүд энэ лоббиг нь хийснийч би хэлэн гэхдээ гишүүнийх нь нэрийг хэлэхгүй гэж байна. Тэгэхээр 10 жил, та 16 оноос хойш түрүү гэсэн 20 оны хооронд батлагдсан гэж тээ. Тэгээ миний 16 гэдэг сонссон үгээр л би хэлж байна. Өнөөдөр 26 он. 10 жил жавхлан сайд, сангийн сайд ихтэй мэдсээр үжиж энэ хуулийн төсөл зөрчилтөг мэдсээр үжиж нэг ч өөрчлөлт хийгээгүй. Одоо тэгээ бусад энэ яамдынхандаа энийг намар янзлаад оруулаад ирээрэй гэж хэлж байгаа чи ичгэвтер сонсогдож шүү жавхлан сайдаа. Та энэ Монгол улсын сан хөмөргийг хэдэн жил барьж явлаа. Монгол улсын төрийг хэдэн жил та төлөөллөө. Тэгээ одоо юм асуухаар өөдөөс нэг үгээр нэг жижигхэн хөөрхөн одоо өгүүлбэрээр ч юм хариу өгөөд тэгээ хүмүүс юм ярихаар одоо хуулаа унш гэдэг та хэд нэг ярьдаг юмтай болсон. Та хэдээс айгаа зүйлдээ бид нар чинь дандаа баримттай ярьдаг болсон шүү. Ингээ хардаа та бүгд ингээд ягаан шараар ингээд тэмдэглээд ингэж ижил ярина. Гэхдээ нэг юм би хатуу хэлье. Төсвийн доктортой байдлын зөвлөл, аудитын зөвлөмжөө бол их хурлын гишүүд бүтэн сайн уншиж байгаа. Бүтэн танилцж байгаа. 2025 оны төсвийн гүйцэтгэлийг оруулж ирэхэд чуулганаар орж ирэхэд 1 хоногийн өмнө 1000 материал хуудас тараасан шүү. Яаж 1000 материал хуудасыг нэг одоо өмнөх өдөр нь чуулган ч баг шөнийн 10 хүртэл хуралдсан. 10-11 цагийн хооронд уншиж асуулт асуух бай. Ингээд бод. Юм болгоныг та хэд ингэж яг ингээд наадамд өхүүлж орж ирээл шахаал яваад байгаа. Гэтэ энийг юм чинь удахгүй нэг дууснаа жавхлан сайдаа. Тэгээ юм ярихаар өөдөөс заахан мэдээж алдаан оноотой зөндөөлийн цаг хугацаа өнгөрч байгаа. Зөвийн зөвөр нь бурууг нь буруугаар нь авчихгүй. Өөрөө энэ Монгол төрийг төдийгөөс өдөө хүртэл олон жил төлөөлчөөд одоо ингээд 10 жилийн өмнөх хууль шүү, одоо засаарай гэд ярьж байгаа чи ичгэвтер биш шүү. Тэгээ үг авахаар заавал араас нэг үг авч нэг сэвэршүүлэх гэж байгаа юм шиг өгүүлбэр хэлдэг та нэг зүгээр л болчих хэрэгтэй. Мэдээ залуу хүмүүс бид нэр алдаж онж байгаа юм байгаа. Та хэдээ сурах юм зөндөө байгаа. Сурахгүй хаях юм ч байгаа. Тэгтээ хэлэхүүгөө бол хаач хэлнэ. Бид бас уншдаг, судалдаг, хуулийн дагуу ажиллах гэж оролдож байна. Та хэдээ 10 жил хийсэн завхарлыг янзлах гэж бүх юмыг ил тод шилэн нээлттэй иргэдмөн сонсооч гэдэг чиглэлөө ажиллаа хийж байгаа шүү. Баярлалаа.